Хулганын түүх. Нэг дэх хоёр хулганы гэртээ орж хүтээ домбо харж гив. Хайхан өнөр аваад хөлөөма далиавш ихэл хөсөө байдал оровоха. Нарийнхан ад өндөршөг домботой хүндө хүрхэн тул агиржиг арахаг гэхэд амаргүй хүндө авдаа. Гаравш дээр нь тогтох гэшмнэ бүрш хөсөө байсав. Нэг хулганы нөгөөдөө харда амир амиараа авирхаг гэш орлооха хоохон үлхэвчээ. Миний хүү уутарны хүүлиймне шүдэндөө шангахнаар зуугаад бай. Ууж садамсаараа шамдаа тоглож садатсны хүү уулсан гэв. Нөгөө хулганы бодож зөвшөөрөн за авирэж да гэд гэв. Нэгнэнгэ домбо өөдө авираад хүү уужвайхад нөгөөд нь хүүлийн зуугаад бараад байна. Тийгс байтара өлдөв бодол толгойд нь орж хэлв. Нүхэрний яага оёоргүй гүтэтэй амтан гэшв. Ийгс хүе дуухан уух болооха намда юрс орхигүй лоптай. Энэ муухай хүүлийн аманда хөжөрхиот баяж байхадам тэрэмний намайга мартаршхиот лавайхахаш. Тийгэд уурлаханда хөвсөн тухайга дуухан мартаад би шадлаараа хүрөө гэж хашхашш гив. Тийхлэрийн аман цааки хүүлэн алдуурж нүхэр хулганы хүтээ домборууга унашв. Тэнэг муухай явдал гаргахана айлгаан тэр хулганы айханда тэрийдэн гүйшв. Хүн цааки хулганы үхэх агны ирээ ушаалда гэд бүдүүлхие болшов. Тийгс байтара амьдээ гаргалсахын найдал үгүйсгийхан арга хурга бүдэрж бала гэд би шадлаараа хөлөө хөдөлгөж хэлв. Нилэн удаахан тэршилж арвганава да гэнтав ярсхийн гэхэд хүнийн ийгэгдэж тахан болсон байва. Эхэвтэр ихэр гайхав. Бишэхэн хөлөөрөө хүе тахан болсхийн байгаав шүү. Одоо үлэхнэр домбосоо гарсав да. Гараад байхада итгүүгээ бинтанд найдахны том бороо байсав. Харин хүшэр хүнд сагтар шатлаа шавхан бүдүүлмне ихэл хэм байв да. Тийгээгүй хүтээ домбон оёорт хасархав лэв гэж бодоохэн